За өглөөний мэдээ өдөөгийн ажилдаа гэрээсээ ажиллаж байна. За нэг юм хэлнэ. Одоо энэ дэлхий дээр хүмүүсийн одоо хооллолт гэх юм уу, хүмүүс одоо хичнээн төрлийн хоол идэж байна вэ одоогоор гэхээр хамгийн доороос нь эхлэхээр юм байна. Хамгийн доотлолтой хүний мах иддэг хүмүүс байгаа. Хүний махан хүнсдэнгүүд. Тэгээд тэрний дээдл дээр болохоор улаан махан хүнсдэн. Тэрний дээдл дээр цагаан махан хүнсдэн. Энэ нь болохоор бас нөгөө далайн гаралтай хоол хүнсдэн дээр иддэг гэсэн үг. Улаан махан хүнсдэн гэх нь одоо нөгөө амтан мал амтан одоо иддэг хүмүүс гэсэн үг. Тэгээд тэрний дээдл дээр болохоор одоо ногоон тэгээд сүү цагаад иддэг хүмүүс байдаг. Цагаан хоолтнууд. Тэрний дээдл дээр болохоор ургамал ногоо иддэг, ногоон хоолтнууд гэдэг ургамал ногоо иддэг хүмүүс байдаг. Тэрний дээдл дээр болохоор одоо түүхийн ногоо иддэг хүмүүс гэж байдаг, raw vegan гэдэг. Тэрний дээдл дээр болохоор жимсэн хоолтнууд гэж байгаа. Жимс самар идэнэ. Тэрний дээдл дээр болохоор шингэн хүнсднүүд гэдэг жимсний шүүс ус суудаг хүмүүс байгаа. Тэрний дээдл дээр болохоор зөвхөн усан хоолтнууд гэж бий. Тэрний дээдл дээр болохоор агаарын хоолтнууд гэж бий. Агаарын хоолтнууд дотроо бас нэлээд олон төрлүүдтэй. Нарны энергийн хоолтнууд, прана цэвэрчм хоолтнууд гэж бий. Тэрний дээдл дээр амьсгалтгүй хүмүүс гэж бий бас. Амьсгалах шаардлагагүй. Зөвхөн энергиэр хийжэгддэг. Тэгэхээр эднэрийг бүгдийг сонсохоор та аль төвшөнд нь байна вэ? Энэ бүгдээрээ юунаас хамаарж байгаа вэ гэхээр ерөнхийдөө л ухамсарын хөгжил буюу одоо сүнслэг одоо хөгжлөөс хамаарч одоо хүнсний хэрэглээнүүд одоо хэрэглэгддэг гэх юм уу та. Тэгэхээр хүн бол одоо уул найлуулах одоо хүний ухамсар бол их өндөр. Тэгээд одоо хүмүүс их хорлогдсон гэх юм уу нийтээрээ. Тэгээд ийм маш буруу хоолттой байдаг. Уул нь одоо байглаасаа бол хүний хүнс бол самар жимснээс дээшээгээ байх хэрэгтэй байгаамаа.